Өнөө орой би та бүхэнтэй хэн нэгэн таныг гомдоод шархлуулсан үед юу хийж болох, харин юу хийж болохгүй талаар ярилцъя. Яагаад гэвэл та үнэхээр гомдож шархалсан үед хийж байгаа болон хийж байгаатайгаа адилхан мэдэрч байгаа зүйлээ илэрхийлэх тал дээр юу хийж болох, юу хийж болохгүй зэрэгтэй маш их сахилгажуулалт, асар их биеэ хинэн захирах чадвар зэрэг шаардлагатай байдаг. Өнөөдөр баяр хөөртэй байгаа амьдралд сахилгажуулалт хэрэггүй байж оловч тэрнийг өөртөө бий болгосон нэг нь хожим зөвхт амар тайвны үр жимсээр дүүрэн амьдарч чаддаг. Өөрийгөө хинэн захирах гэдэг нь бид өөрсдөө хянахыг хэлж байгаа юм. Бурхны тусламжгүйгээр бид энийг хийх боломжгүй юм. Тэр энийг бидэнд нэгүүлслээр аль хэдийн өгсөн. Бурхан өөрийнхөө нэгүүлслээрээ өгөөгүй ямар ч зүйлээ тэр үйлдэлээрээ хилдэггүй. Тэгэхээр та энэ дэлхий дээр харж байгаа ямар ч зүйлийг та хийх боломжтой. Бас нэгүүлсэл аль хэдийн өгөгдсөн. Харин та Бурхан минь надад туслаач гэж гуйж асуух хэрэгтэй. Би өнөө орой та нараар нэг өгүүлбэрийг хэлүүлнэ. Энийг бид хэд хэдэн удаа хэлэх болно. Атлантад 5 дахь өдрийн орой би юу хэлснийг юу санахгүй байгаа л та гомдож шархалсан үедээ хэрхэн зөв үйлийг үлдэх талаар суралцахыг хүсэж байгаа бол би та нарт сануулахыг хүсэж байна. Таныг хааны ордноос татаж там руу оруулах ямар ч чөтгөр байхгүй шүү. Гэхдээ бид гомдож шархсан үедээ хэрхэн зөвөр үйлдэхийг мэдэх хэрэгтэй. Үнэхээр буруу муухай зүйлийг бидэнд хийсэн шүү дээ гэж мэдэж байгаа ч хэрхэн зөв зүйлийг хийх ёстой вэ гэдгийг суралцах хэрэгтэй. Үнэхээр болохгүй байна гэж бодсон үедээ ч зөв зүйлийг хийсээр байхдаа л бид суралцах хэрэгтэй. Сайнаар хандаж эхлэхээс өмнө олон жилийн турш та тэдэнд сайнаар хандсан л байдаг шүү дээ. Харин гомдож шархалсан үедээ хэрхэн сайнаар хандахыг сурах хэрэгтэй. За юутай ч гэсэн бид бүхэн гомдож шархалсан үедээ хэрвээ бид ерөөсөө гомдоогүй, шархлаагүй байсан бол хэрхэн хандах байсан. Тэр л зүйлээ хийх хэрэгтэй гэж би хэлэх гээд байна. Бид тэднээс юу хүсч байсан ч бид хэрхэн хандах байсан болоо. Тийм л байдлаар бид биеэ авч явах хэрэгтэй. Альвэ? Та нар нэг л сэтгэл ханамжтай харагдахгүй байх чинь. Би хэдэн жилийн өмнө үнэхээр бид нар юу ч хийж чадна гэдэг талаар суралцаж байсан юм. Бид хүсвэл юу ч хийж чадна. Энэ бол гайхалтай шүү. Хэдэн жилийн өмнө миний хүүхдүүд жаахан байх үед би үнэхээр галзууртлаа уурладаг байсан. Хэрвээ би ямар нэгэн зүйлд уурлах юм бол би хүүхдүүдтэй юу ч хийж чаддаггүй байсан. Тэгээд би тэдний хийсэн өчүүхэн жижиг зүйлсэд бухимдаад л хэрвээ тэд өчүүхэн жижиг зүйлийг завааруулах юм бол би нөгөө байдал руугаа орчихдог байлаа. Энэ завааруулсан юмаа цэвэрлээчтэй. Тэгээд би дараа нь үнэхээр өөрийнхөө энэ байдлыг яаж чадахгүй байгаагаа мэдэрдэг байсан юм. Тийм ээ, би үнэхээр юу ч хийж чадахгүй. Би өөрийгөө хэн чадахгүй байна. Надад өөр олон асуудал байсан. Би үнэхээр өөртөө юу ч хийж чадахгүй юм байна гэж хэлсэн. Нэг өдөр Бурхан надад нэг үзэгдэл харуулсан. Би цуглаан руугаа явж явах үед би яг л пастортайгаа адилхан болчихсон байгаагаа харсан. Мэдээж та нар ч гэсэн пастораараа ивэлэхийг хүсдэг үсттэй. Тэр надад хэдэн удаа номлохыг зөвшөөрсөн. Тийм болохоор би тэрнээс ивэл авахыг үнэхээр хүссэн юм. Учир нь тэр надад үе таалгуудыг нээж өгөх хүч чадалтай. Би энэхүү илчлэлтийг нөгөө л ууралдаг бие хэн чаддгүй үедээ үүдний хонх цогтөг пастор ах үедээ хүлээж авсан юм. Би нэг зүйлийг та нарт хэлье. Би энэ зүйлийг маш хурдан хиймээр байсан. Энэ бол миний хүсэл тэмүүлэл болчихсон байсан. Юу гэж би хаалга хүртэл яваад л тэрнийг нээгээд л эзнийг магтъя гэж хэлэх ёстойгоо л мэдэж байсан. Бурхан далдрыг үргэе. Та өнөөдөр энд ирсэн нь үнэхээр сайн зүйлээ шүү. Тийм үү, хүүхдүүд минь тэнд өрөөндөө залбирч байгаа. Өхөөрдөн бяцхан амьтад минь, хайртууд минь. Эндээс та нар миний юу сурсныг харж байна. Та надад ямар нэгэн зүйл хэлж өгөөч. Та нараас сэтгэгдлээ хэлэх хүн байна уу? Эндээс та нар юу сурсныг минь харж байна. Та нар надад нэг зүйлийг хэлдэ. Альвэ, миний өмнө хийж байгаатайгаа ижилхэн зүйлийг та гэрт хаалттай хаалганы цаанаа хийх үү? Үгүй ээ. Та ингэж үйлдэх чадвартай болохын тулд бие хинэн захирах асар их чадварыг олно гэдэг үнэхээр гайхалтай зөөхөл байх болно. Үнэхээр гайхалтай зүйл байх болно. Тиймээс бид өөрсдийнхээ зан авирыг өөрийн болгож, хариуцлагаа өөртөө авч би үнэхээр чадсангүй, би хяналтаа алдчихлаа гэж хэлэхээ болох хэрэгтэй. Бурхан бидэнд үр жимсийг өгсөн. Энэ үр жимс нь бидний дотор ариун сүнсээр оршиж байгаа. Бидний дотор бие хинэн захирах үр жимс байгаа. Бид үнэхээр хүсэх юм бол бид бие хинэн захирч чаднаа. Хэрвээ бид болгоомжтой байхгүй бол бидний ааш аврыг өвчин зовлон удирдах болно шүү. Тэгэхээр би өнөө орой та бүхэн энэ зүйлээсээ салах 12 зөвлөгөөг хэлэх гэж байна. Та эдгээрийг үнэхээр хэрэгжүүлж чадна гэж бодож байна уу? Нэгдүгээрт та гомдож шархалсан үедээ зэрлэг, задгаа байдлаар
бүү сүрэг давшилтгий. Бид гомдож шархалсан үедээ амьдралынхаа хил хязгаараа алддаг. Тийм ээ. Бурхан минь ивэж өгөөч. Би үнэхээр хүсэж байгаа зүйлээ л хиймээр байна. Та нар нэг зүйлийг олох хэрэгтэй. Эдхийг хүсэж байгаа учраас юу ч хамаагүй үддэггүй үсттэй. Тийм ээ. Юу нь сайн бэ? Та тэрнийг л хийхийг хүсдэг үстэй. Та чи нэмж байна уу? Тэгээд л өөртөө сэтгэл хангалуун биш болж байна уу? Муу ёрын сүнсэнд бүү ашиглагдаараа гэж хэлэх гээд байна л да. Энэ бол таныг нүхнээс гарахад тань хизээч туслахгүй шүү. Харин энэ бол нүхийг улмал гүнзгий болгодог. Тийм ээ, худалдаж авахыг хүсэж байгаа учраас юу ч хамаагаа худалдаад авчихъя. Би дэлгүүр гараад л худалдаж авахыг хүсэж байгаа учраас ямар ч хамаагүй юм авъя яадгийг. Би хэлхийг хүсэж байгаа болохоор юу ч хамаагүй хэлнэ. Би хийхийг л хүсэж байгаа юм чи юу ч хамаагүй хийн. Би ууртайгаа учраас бусад хүмүүст ямар байх нь хамаагүй. Аль вэ? Та нар надтай хамт байна уу? Залуучуудаа бид шархалж гомдсон үед амаа захирч чадсан бол хин нэгэн яг одоо өвдөлт мэдэрч байна уу? Бид гомдож хорссон үед хэрвээ бид амаа захирсан бол юу мэдэрч байгаагаа хэлээгүйсэн бол гэхдээ бид бурхан юу гэж хэлээсэ гэдгийг бид мэдж байгаа штэ. Аль вэ? Хин нэгэн хашгирч байна шүү. Өөх. Та яг үүнтэй адилхан зүйлийг мэдэрч байгаа бол энэний оронд ямар нэгэн зүйлийн төлөө бурхан талархъя. Баярлалаа бурхан минь. Баярлалаа бурхан минь, та надад үнэхээр сайн ханддагын төлөө баярлалаа. Би энэ асуудлаа шийдэхийн төлөө танд итгэлээрээ өргөж байна. Баярлалаа. Баярлалаа. Хоёрдугаар зөвлөгөө бол битгий зожгороо. Нуугдаж тусгаарлагдах хэрэггүй. Битгий хушуугаа унжил. Битгий дүнсгэр царайлаад. Өөрийгөө хитрхи их стресстүүлж болохгүй. Ягаад гэвэл та нөхөн дагаа штэ. Тиймээс нэг нөхнөөс нөгөө нөх рүү бүү ор. Хэр олон жил би өөрийгөө өрөвдөн сул дорой царайлан суусан юм бэ. Бурхан минь, ямар их ирч хүч цаг хугацаагаа алдав да. Эцэст нь бурхан надад чи өрөвдмөр сул дорой эсвэл хүчрэхэг байж чаднаа. Гэхдээ хоёуланд нь нэг зэрэг орч чадахгүй гэж хэлсэн. Өнөөдөр би та нарт энэ талаар хуваалцгаална. Та үнэхээр хааны ордонд хүрэхийг хүсэж байгаа бол өөрийгөө өрөвдөхөө яг одоо болох хэрэгтэй. Бидэнд тусалдаг нэг зүйл бол энэ гариг дээр та ганцаархнаа ингэж зовж шаналаад байгаа юм биш гэдгийг ойлгох явдал юм. Та юу туулж байгаа нь хамаагүй. Таны туулж байгаагаас ч дор зүйлийг хэн нэгэн туулж байгаа шүү гэдгийг л батлан хэлэх байна. Энэ бол үнэхээр үнэн зүйл. Өөрийгөө өрөвдөх юм бол сайн зүйл үнэхээр болохгүй шүү. 3 дугаарт нь таны өнгөрсөн амьдралдаа үйлдсэн гим нүглийн чин төлөө бурхан шийтгдэг гэсэн худлаа үгэнд битгий идэг. Тийм ээ. 20 жилийн өмнө би үр хөндүүлснийхээ төлөө би шийтгэл авах байхаа гэж боддог. Тийм ээ, би бие үнэлдэг байсан учраас шийтгэл авах байхаа гэж бас боддог. Ямар утгагүй зүйл вэ? Энэ бол үнэхээр бурхны хийх ажил биш шүү дээ. Бид түүнээс залбирanгуйхад тэр биднийг уучлсан. Дахин хизээч бидний гим нүглийг сүхэхгүй гэж Библиэлд хэлсэн байдаг. Өчтөр би хэлсэн шиг бурхны аль хэдийн уучлсан зүйлийг амандаа бувтнан бурхан руу битгий очоорой. Бурхны аль хэдийн мартсан зүйлийг эргэж санахаа бол бурхны уур хилэн миний дээр байна. Тэр намайг шийтгэн. Юу гэхээр би энэ зүйлийг үнэхээр давж чадахгүй юм аа. Би амьдралдаа үүнийг буруу хийчихсэн юм гэж муу ёрын сүнс танд дахин шивнэхийг бүүж өгшөөр. 4-дүгээрт бурхныг бүү буруутгах. Бүү түүн рүү уурал. Бурхан дуурлана гэхээр үнэхээр сонин сонсогдож байгаа юм. Тийм байж болох юм. Гэхдээ хүмүүс байдаг. Тийм хүмүүс байдаг шүү. Магадгүй та нарын зарим нь ч гэсэн энд ирэхдээ баг зэрэг ядарсан байх л да. Та нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тийм ээ. Би танд нэг зүйлийг хэлье. Таны хүсэж байгаа бүх зүйлийг өгнө гэдэг та бурханд итгэх хэрэггүй. Харин бурхан танд хамгийн сайныг нь өгнө. Тэр таны төлөө үүнийг хийнэ гэдэгт л итгэх хэрэгтэй. Урам хугаралт бурханаас ирдэг бай. Урам хугаралт нь биднээс өөрсдөөс минь ирдэг. Бурханаас хүсэж байгаа зүйлээ авахын төлөө. Харин бурхан бидний хүссэн зүйлийг өгөөгүйгээс болж бид бурханд дууралдаг. Яагаад гэвэл бурхан бидний төлөвлснөөр ажилддаг юм. Бурханд бүү урал. Харин тэр л ганцхан танд тусалж чадна. Өөрийнхөө асуудлаас болж бурхныг бүү буруутгах. 5 дугаарт нь
гомдож шархалсан үедээ бууж өгч ямар ч арга зам алга гэж бүү бод. Тэр тусмаа арга зам байхгүй гэж бүү бод. Яагаад гэвэл Есүс би бол зам, үнэн, ам юм а гэж хэлсэн. Хинч надаар дамжихаас өөрөөр эцэгт минь хүрэхгүй гэсэн. 6 дугаарт шудраг бус байдлыг идэвхгүйгээр бүү хүлээж ав. Харин түүнтэй тэмц. Муу ёрын сүнс үнийг харин үзий яддаг. Тийм учраас одоо сонс. Үнэхээр та гомдож шархалсан, байж чадахгүй юм шиг санагдаж байгаа бол өөрийгөө өрөвдөж суухын оронд буруу муу хандлагынхаа оронд харин өөрийнхөө чадлаасаа ч илүү ихээр сайныг үйлд. Айл болох олон хүнд боломжоосоо илүү их хүмүүст сайныг хий. Муу ёрын сүнстэй тэмцэж түүнийг муухай байдалд оруулахаас өөр ямар сайн арга байх вэ? Танд хийсэн сайн зүйлсүүдийг муу ёрын сүнс эргүүлэхийг та харахыг хүсэж байна гэж үү? Тийм ээ. Таны хийж чадах цорын ганц зүйл бол та чадах чинээгээрээ түүнээсээ ч илүүгээр сайныг хийх явдал юм. Мууг сайнаар л ганцхан ялж чадна. Цаг мөч бүрт би муу ёрын сүнс хүүхэд насанд минь хийсэн зүйлд нь таг сохор мэт хандсанараа би өөрийнхөө махан бид цаг үргэлж тусалдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр таны гомдоосон хүмүүсийг үзий ядаж муу ёрын сүнсийг амьдралдаа бүү оруулаарай гэсэн үг юм. Өөрийгөө өрөвдөж цаг гаргаж эсвэл буруу хандлагаараа та өөрийнхөө амьдралд муу ёрын сүнсийг бүү оруул. Таны туулж байгаа замаар туулаагүй нэгэнд атаархснараа муу ёрын сүнсийг амьдралдаа бүү оруул. Та онцгой. Танд зориулсан төлөвлөгөө байгаа гэдэгт Бурханд итэг. Танд зориулсан төлөвлөгөө бусдынхтай адилгүй. Тэр юу хийж байгаагаа мэдэж байгаа. Тэрэнд зориг байгаа. Бурханд учир шалтгаан байгаа. Бурхан муугаар ажилдаггүй. Харин бид түүнд итгэх юм бол тэр муугч сайн болгон ажилдаг. Энэ бол таны ялалт юм. Альва Бурханд алдрыг өргөцгөөе. Одоо хэдэн практик зүйлс байна. Гэхдээ би эдгээрийг маш их ач холбогдолтой гэж боддог. Яагаад гэвэл өнөөдөр миний уурыг хөргсөн зүйлүүд болсоор л байгаа юм. Би зарим зарчмуудыг хараагаа алдчихсан. Энэ миний амьдралд нэг удаа болсон юм. Тиймээс энэ их чухал байсан. Одоо ч гэсэн надад чухал хэвээрээ байгаа л да. Харин зарим хүмүүст энэ тийм чухал биш байж болох юм. 7 дугаарт та гомдож шархалсан үедээ зориулалтаа битгий март. Хэлсэн үгэндээ бай. Та хүмүүст юу гэж хэлсэн түүндээ л бай. Хэрвээ та сүмдээ асрагчаар ажиллана гэж амласан л бол үнэхээр хүнд 7 хоног өнгөрсөн ч та ямааргүй санагдсан ч харин та хийх ёстой зүйлээ л хий. Тэгээд та би өөрийнхөө амлалтаа зөрчмөөргүй байна. Би өөрийнхөө хэлсэн үгэндээ хүрэхийн тулд явж хийнэ. Тэгж хэлсэн зүйлээ л хий. Хийн гэж хэлсэн зүйлээ хийдгүү хүмүүсээс би үнэхээр залхдаг. Би тань руу эргээд залгана гэж хэлж байгаа хүмүүс тань руу уцтдаггүй. Өө за намайг наадхандаа тооцчоорой гэж байгаа хүмүүс хэлсэндээ хүрдэггүй. Та уулзалтанд ирнэ гिचгээд ажиллахгүй бас гэртээ өнжилгүй тэднийг хардаг. Харин тэд ирдэггүй. Тэд уцтдагчгүй. Нэг зүйл санаанд орлоо. Нэг зүйл гараад ирсэн юм а гэдэг. Би та нарт нэг зүйл хэлэх үү. Энэ бол үнэхээр манай нийгэмд асуудал болж байгаа зүйл шүү. Бид хүндэтгэл авах ёстой. Бид бусдыг хүндэтгэх ёстой. Яагаад гэвэл энэ бол зөв зүйл учраас бид үүнийг хийх ёстой юм. Бид зөв гэж мэдэрч байж өөрсдийнхөө зөв гэж бодож байгаа зүйлийг хийх ёсгүй. Харин зөв зүйлийг л хийх ёстой. Сайныг үлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Яагаад гэвэл хэрэг бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна гэж Галат 6:9-дэр хэлсэн. Сайн зүйлийг үлдэхдээ бүү ядар. Тэгэхээр өнөө орой та нар энэ талаар шийдвэр гаргамаар байна уу? Та хэлсэн амандаа хүрдэх хүн баймаар нь уу? Та гараа өргөхөөс өмнө хэлж байгаа зүйлээ сайтар тунгаан бодоорой. Хэрэв бид нар энэ зүйлийг хийх цаг байгаа гэж хэлж байгаа л бол тэр зүйлээ хийх ямар ч боломжгүй байгаа юм. Гэхдээ ядаж утсаар яриад юу болсноо хэлж болно. Утгагүй тэнэг шалтгаан битгий хэл. Үнэхээр та амжихаар бол амжуул. Хэрэв үнэхээр хийж чадахгүй байгаа бол ядчил холбоо барих хэрэгтэй. Нэг зүйл хэлмээр байна. Та нар намайг уучлаарай. Гэхдээ энэ зүйл үнэхээр миний уурыг хүргэдэг. Хэлсэн амандаа хүрдэггүй хүмүүстэй би үнэхээр харилцаж чаддаггүй. Бурхан бол амлснаа биелүүлдэг. Тэр үгэндээ хүрдэг.
Тэр худлаа ярьдаг биш. Хэрвээ бурхан ямар нэг зүйлийг хийнэ л гэсэн бол тэр хийдэг. Тиймээс бид түүний төлөөлөгчд байх ёстой. Хэн нэгэн амлсандаа хүрдэг бол Христ итгэл хүмүүс амлсандаа хүрдэг байх ёстой. Хийнэ гэж хэлсэн зүйлээ хийдэг л байх ёстой. Шудраг байцгаая. Энэ өдрүүдэд өөрсдийнхөө зан чанарыг барьж байгуулцгаая. Бидний өсөж хөгжих цаг болсон байна. Та гомдож шархалсан үедээ та үнэхээр хүнд хэцүү байгаа цагта та өөрийнхөө зориулалт бас хийнэ гэж хэлсэн тэдгээр зүйлээ хийсээр байгаарай. Бурхан та юу хийж байсан тэр зүйлийг хийсээр байгаарай. Тэр житгийхэл та хаяад зүхтмаар хашгирмаар санагдсан ч хийсээр л бай. Залуучуудаа та нар би сүнсээрээ өсөж байна. Би өсч л байна. Би өнөөдрийг хүртэл өссөөр байна. Тэгээд нэг л өдөр би хааны ордонд очих болно гэж хэлж байна уу? Амен. Та нүхнээс нүхэнд биш хааны ордонд хүрэхийн тулд туулах ёстой замыг туулахгүйгээр хизээч хүрэхгүй. Туулах ёстой замаа туулахгүйгээр та хааны ордонд хүрэх боломжгүй юм. Бид бүгдээрээ туулах ёстой замаа туулах болно. Өнөө орой би та нарт та туулах ёстой замдаа хэрхэн авирлаж байна вэ гэж асуумаар байна. Үнийг хэлэхэд энэхүү туулах ёстой замдаа та тууштай биш байгаа нь хэр удаан үргэлжлэх юм бэ? Ийм байдлаар та хүрэх газар хизээ хүрэх юм бэ? Тэгэхээр бид яг шулуухан байж маш хурдан зөв зүйлийг хийх хэрэгтэй. Юу гэж? Энэ аялал маш олон жил болж ээж болох юм. Би одоо өөрийнхөө өнгөрснийг эргэж харахад ойлгож мэдэж авсан маш олон зүйл надад байдаг. Болдгсон бол таны захилгааныг нээж байгаад бүгдийг нь дүүртэлж ихэд буцаад захилгаандаа таныг туулах ёстой замд тань илгээмээр л байна шүү. Гэхдээ юу гэж та өөрөө тэр замаар туулаагүй учраас тэдгээр зүйлс танд ямар утга учиртай байх юм бэ? Тиймээс бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол таныг бүү бууж өгөөрэй гэж урамшуулах юм. Магадгүй бид танд юу туулж байгааг яагаад бид бууж өгч зүхтаж болохгүй. Болж буй зүйлсийг хэрхэн ойлгох талаар танд тайлбарлаж болох юм. Тэгэхээр би танд нэг зүйлийг хэлье. Та гомдож шархалсан үед амьдралынхаа бусад цаг үеэсээ ч илүүгээр та сайн зүйлийг л үйлдэх хэрэгтэй. Хүн бүр сайн сайхан байгаа үед хэн ч гэсэн сайн зүйлийг хийж чадна. Харин тэдний хувьд үнэхээр шудраг бас санагдаж байгаа үедээ цөөхөн хүмүүс л сайн зүйлийг үйлддэг юм. Юу гэж бидэнд хизээч азгүй өдөр гэж байдаггүй. Бид хизээч урам хуурдаггүй гэж хэлэх гээгүй юм шүү. Гэхдээ та эдгээр асуудлууд дотроо л эргэж хөлбөрсөөр л байх юм бол энэ жинхэнэ аюул юмаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энийг ойлгох юм бол энэ бүхнийг сэгсрэн хаяад нэн хурдан эргэж Есүстэй хамт алхнаа. Би дахин өөрийгөө өрөвдөж дахин хизээч цаг алдмааргүй байна. Тэгэхээр Даниэл үнэн шударгэр байсан. Тэр хааны ордонд аваачихдах үедээ л Бурханд амлалт өгсөн. Тэрний энэ амлалтын эсрэг ямар нэгэн зүйл хийх тохиолдоход тэр өөрийнхөө амьдралаа алдах байсан ч тэр амлалтаа сахихын төлөө хүчтэй зоригтой байдаг байсан. Бас тэр өөрийнхөө амлалтыг сахихын тулд шаардлагатай бол зөвшөөрөл авдаг байсан. Йосефийн тухайд түүнийг Батифарын гэрт ирэхэд Батифарын эхнэр нь түүнтэй унтахыг хүссэн боловч тэр бурхны хүн учраас өөрийнхөө бурханд өгсөн амлалтаа сахиж тэрээр үгүй би энийг хэрхэвч хийхгүй. Би ийм зүйл хийхгүй гэж хэлсэн. Тиймээс сонсооч тэр юу зөв болохыг хийсэн. Гэхдээ тэр даруйдаа шагналаа аваагүй юм. Та нар энийг үнэхээр сонсоосоо гэж би хүсэж байна. Тэрээр тэр даруйдаа л шагнал хүртээгүй. Шагнал хүртэхийн оронд харин ч 13 жил шоронд суусан юм. Та магадгүй арайчтэй. Үнэхээр шудраг биш юм аа. Үнэхээр шудраг биш ээ гэж хэлэх байх. Юу гэж бурхан тэрнийг зөвтгөж байсан. Ямар зорилгоор хаан балихад зөвхөн бурхан мэдэж байсан. Тэр шоронд байхдаа хааны ордны зарц бас талхчинтай уулзсан юм. Тэгэд хааны зүүдийн учрыг тайлбарлах хэрэгтэй байсан. Харин Йосеф бурхны хүн учраас зүүдийг тайлбарлаж чадсан. Тэгээд талхчин хааны өргөөрөө бутсан. Харин тэд Йосефийг сар жилээр мартсан боловч хаан дахин нэг зүүдлээд тэрнийг тайлбарлах хэрэгтэй болох үед тэд Йосефийг эргэн сансан юм. Хаан тэрнийг ордонд авчруулсан. Та нар харж байна уу? Яг зөв цагта, яг зөв газараа байж ясныг. Заримдаа бид өөрсдийнхөө байгаа газартаа үнэхээр дургүй. Гэхдээ бурхан биднийг зөв цагт, зөв газарт маань, зөв зорилгын төлөө зогсоох болно. Харин бид зүгээр л бурхан минь би танд итгэж байна гэж хэлэх хэрэгтэй. Аль вэ?
Залуучуудаа, би өнгөрсөн амьдралдаа ямар олон газар байв да. Гэхдээ би энэ бүх нөхцөл байдлаа эргэж ярих гээгүй шүү. Гэхдээ би нэг нөхцөл байдлыг үнэхээр үзэн яддаг байсан. Бурхан минь, би үнэхээр үзэн яддаг байсан. Өдөр бүр надад энэ үзэгдэхэд би үнэхээр гидсэн минь өвдөх шиг болдог. Тийм л мэдрэмжийг авдаг байсан. Би та нарыг тийм байдлаас гаргахыг хүсэж байна. Гэхдээ Бурхан намайг хараахан энэс чөлөөлөөгүй байгааг би мэдэж байна. Яагаад? Бурхан минь яагаад? Хизээ вэ? Бурхан минь хизээ? Болдоо. Гэхдээ Бурхан бэлэн болсон үедээ. Бурхан өөрийнхөө хүссэн үедээ. Бусад зүйлийн тохиргоо бүрдсэн үед л Бурхан намайг чөлөөлсөн. Энийний дараа бидний төлөө олон зүйл бий болж эхэлдэг. Та тэнд байх дургүй учраас юм уу? Хэцүү санагдсандаа бууцхтаарай. Дуулал 91-р бүлгийн 2-р ишлэлдэр би эзэнт хандан миний хорогдох газар, миний бат цайз, миний итгэдэг Бурхан минь гин. Би Бурханд хандан хэлнэ. Та асуудал орсон үедээ эзэнт хандан юу гэж хэлэх вэ? Бурхан минь, би танд итгэж байна. Би итгэж байна. Би үнэхээр зовж байна. Би үнэхээр дэвчиж чадахгүй нэ. Гэхдээ би танд итгэж байна гэж хашгиран хэлээрэй. Библиэлд Есүс загалмаа дээр хадагдах үедээ юу гэж хэлсэн байдгийг 1-р Петрийн 2:23 дээр өгүүлсэн байдаг. Тэр шударгаар шүүдэг нэгэнд өөрийгөө даатгасаар байлаа гэж өгүүлдэг. Би энэхүү ишлийг хэвлээд ажлынхаа өрөөний ханд хатсан. Тэр шударгаар шүүдэг нэгэнд өөрийгөө даатгасаар байлаа. Бурхан бол шударга шүүгч. Бурхан бол шударга шүүгчм. Тэр бол шударгын Бурхан. Өөрийн бодлоо дээр тод суралцсан дотоод тулаанд ялгаад Joyce Meyer-ийн оюун ухаан тулалдааны талбар тохимол ном танд тусална. Хэрвээ та энэ номыг бэлэг болгон авахыг хүсвэл өөрт боломжтой бүхэл хэлбэрээр бидэнтэй холбогдоорой. Урам зориг хугардаг бол магадгүй бид бууж өгмөр санагддаг бол эдгээр зүйл нь танд одоо байгаа бол бүх нөхцөл байдалд Бурхан бол итгэмжтэй шүү гэдгийг би та нарт мэдүүлмээр байна. Үнэн дээр Ром 8:28-ын дагуу та ямар ч нөхцөл байдлыг туулсан бай. Бурхан энийг таны сайн сайхны төлөө ашиглана. Тэгэхээр Бурханд хэрэгтэй таны заавал хийх ёстой нэг зүйл бол хэдийгээр хэцүү ч гэсэн оюун санаандаа бат байлгах тэр зүйл бол та хизээч бууж өгөхгүй байх явдал юм. Яагад гэвэл Бурханы үг л зөвхөн таны дотор ажиллаж танд хэрэгтэй зүйлийг хийж чадах болно. Бурхан таныг эвэх болтугай.